Таиландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан Asian Open School Invitational Championship Бангкок олон улсын өсвөрийн усан сэлэлтийн аврагшил оруулах тэмцээн болж Монголын тамирчид 60 медаль хүртэлээ. Таиланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 11 настай өсвөрийн тамирчин маргад амжилттай оролцож хувийн амжилтаа ахиулаа зогсохгүй өөрийн оролцсон ганцаарчилсан төрлүүдтэй 1 алтан 1 мөнгө 2 хүрэл медаль харин багийн буйха төрөлд 2 мөнгө 2 хүрэл нийт 8 медалийг хүртсэн амжилтыг үзүүлжээ. Харин Эрдэнэтийн хан гард клубын тамирчид 1 алт 4 мөнгө 5 хүрэл, Aquanix клубээс 1 алт 3 хүрэл, Сэлэн аймгийн биеийн тамир спортын газрын дэргэдэх усан спорт сургалтын төвийн тамирчид 2 алт 62 мөнгө 1 хүрэл, Bella Vista-гийн 2 алт 4 мөнгө 1 хүрэл, говийн усчид клубийнхэн 7 алт 5 мөнгө 14 хүрэл медалаар ингрэмлэжээ. Энэхүү тэмцээнд 22 орны 1100 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсаас 6 клубын тамирчид оролцсон гин шүү. Тэд нийтдээ 60 медаль хүртжээ.